гадаа навч сунж он жил биднийг унсан навч шиг орхиж гайгүй дээ. Би аавыгаа жаргаж амжнаа гэж өөрийгөө хуурна. Ганцхан зүрхнийтэн цохилт намайг зэмлэн лугшиж газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр тань би авгалсан. Халуун зүрхний уярал хайр гунгийг чин хүртэл өвлсөн. Өргөстэй орчлонд бүдчихэд уйлж суухын цагтаа хүн өлгийг минь сэлсэн аавтай болохоор амьд явж чаддаг. Би бол аавын охин л тоо. Аавын минь хийсэн бүтээсэн зүйл агуу их шүү. Аав минь хурдудаа наслаасай. Миний аав Замбал гарвын жадам гэж хүн бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүүн өмнөд Азийн бүсийн халдвар тус өвчин нийгмийн өөрчлөлтийн асуудал эрхэлсэн захирлаар он удаан жил ажиллаж байлаа. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын албан тушаалын D8 зэрэгт хүрсэн анхны монгол хүн юм. Одоогоор ийм амжилтанд хүрсэн хүн Монголоос гараагүй байна. Дэлхийн хүн амын 3/1-ийн эрүүл мэндийг аав минь шийдэж байжээ гэж бодохоор цээжинд омгшил төрөхшил болдгийм. Миний аав Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын Бүгдгээний гол гэдэг газар төрж өссөн. Бүгдгээний гол гэдэг газар маань бол өөрөө их тийм өвөрмөц сайхан нутаг. Тэнд бол бүгд гэгэн гэсэн үг. Тэнд төрж өссөн хүмүүс ерөнхийдөө л тийм гэгээлэг, эрдэмлэг, номлог, оюунлаг, хүмүүнлэг ийм сайхан улсууд. Тэгээ миний аав тэнд Замбал гарвын, Эренчингийн Замбал гарвын одоо хүү болон гэж төрж өссөн. 5 настайдаа хайр дээжээсээ өнчирч амьдралын хатуу хөдөө бүхэл зовлонг одоо туулж аавда хань болж хар бага наснаасаа туупүй зохиж хэдэн төгрөг олж ахтайгаа хамт одоо яаж л тэр үед хүүхэд аав ээжтэй тус болж чадах уу? Тэр бүхий хийх гэж ингэж чармаад зүтгэж явсан. Ер нь бол амьдрал нь нэг тийм одоо үеийн хүүхдүүдтэй харьцуулахад тийм сайхан байгаагүй. Хүнд хэцүү үеийг бол үнэхээр туулсан. Өвөө минь хэлдэг байсан. Бага насандаа аавын ах хоёр бол хэцүү сумын одоо дотор байранд тэгэл зүгтаал өвөө дээр аав дээр хүрээд ирнэ. Тэнгууд тос чаваал уйлал хоёр хүүгээ аваад хоолнд сайхан өгж байгаа л за миний хүүхдүүд сурч чадах юм бол та хоёрт хамгийн хэрэг болох юм чинь наад эрдэм ном чинь буцаад яв гэд уйлуулаад хүргэж өгдөг байсан гэж. Тэгэл аав ах хоёр маань багада нөгөө дотор байранда лааны асаад унтарсан лааны тосуудыг цуглуулад ийм том болгоод аавдаа авчирч өг тэрүүгээр таацуул байр тэгэрэй гэж хэлдэг байсан. Тийм л хэцүү хатуу амьдралыг туулж ингэж явсан. Тэглээгээд асар их амьдралын хацууж амьдралын төлөө тэмцэл тэр хүнд хэцүүг үр хүүхдүүд маань бити бүү туулаасаа гэсэн ийм хатуу одоо зарчмыг өөртөө тавьж ингээ өнөөдрийн бидний одоо сайн сайхан амьдралын эхлэлийг аав маань тэр үед л эхлүүлж исэн гэж бид нар итгэдэг. Аав маань дунд сургуулаа төгсөөд 1962 онд Ангаа ухааны дээд сургуульд элсэн орсноор их амьдралынх нь гараа эхэлж байсан түүхтэй. Тухайн үед юм бүхэн шулуун дардан байгаагүй учраас аав минь мэдлэг боловсралтай болохын тулд шамдан мэрийж байсан гэдэг. Анаахын сургуульд ороод аав маань маш сайн сурсан. Тэгтээ их төрсгүй тийм хүүхдээс нь тэр үед чинь бас тийм нийгмийн хэцүү үе байсан юм шиг байна. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг яаж яагаад за илүү чи хэр зэрэг хичээлээ сайн давтсны чинь шалгая гэд нөгөөтг нь аавд яриад өглөөр нь тэрийг чийжилчдэг. Тэгэл шалгалтанд онц авчдаг ийм хүүхдээс. Тэгээд тэр үед ингэж сурж байхдаа аав маань ээжтэй минь танилцаад тэгээд сайхан гэр бүл болоод ингээд одоо бид тэр дундаас нь тэр агуу хайрын дундаас 3 одоо хүүхэд одоо төрсэн байна. 4 хүүхэд төрсөн үг нь 2 охин 2 хүүтэй. Тэгээд манай өвөөгийн одоо миний өвөө эмээгийн ч тэ аав ирээд
тийм хөдөөний их ядуу хүүхэд юу ч байхгүй. Тэгээд сургууль төгсөх болохоор тэр үед манай өвөө юм хоёр 300 төгрөг чөлөөгээ. За хүмүүн чи одоо сургуулаа төгсөх болоо. Энүүгээр нэг яваад нэг номын цүнх ав. Тэгээд нэг өмд гутал аваад иргээ явуулж аав за гэд зах руу яваад явж юутай ирсэн гэхлээр 2 том ногоон англи орслогоор л авчирсан байна. Гэхдээ даан чи яавта одоо ингээд ийм хүнд хэцүү үе яхад чинь ингээд сургуулаа төгсөх гэж нэг юм аваад ирэхэд ийм дими юм авчирч явах гэж хэлсэн байгаа. Гэхдээ арайч дими гэж хэлээгүй юм шиг. Тэгэл аав тэр өдрөөс хойш өрөөсөө ингээд чихээ ингээд бөглөөл би яг тэр төржсэн тэр үед хатвчанд суугаад ингээд сонингоор бөглөчөөл нөгөө номоо уншсаар байгаа. Тэр үед англи хэл одоо мэддэг хүн байхгүй хахад англи хэлийг тэгж мундаг сурсан байгаа. Ийхүү аав минь ирээдүйн сайн сайхны төлөө шантралгүйгээр зүтгэж Англи, Чехословак, Энэтхэг, Америкт суралцаж олон улсын халдвар судлал, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчийн нарийн мэргэжил эзэмссэн. Амьдралынхаа ажил хөдөлмөрийнхаа их гарааг бол шарын голоос эхэлсэн. Сургуулаа төгсөөд тэнд хүний их хэмж мэс засалч хэмчээр очиж үнэхээр одоо хүнд хэцүү үед одоо тэнцээ хөлийн тайрах гэжсэн. Одоо бараг амьдрахгүй гэсэн хүнийг ч хүртэл амьдруулж өөр их чадварлаг эмч байсан юм шиг. Одоо яг тэр эмчээг ингэ явжсэн бол манай эрүүл мэндийн салбарт одоо алтан үеийг тооцогдож байгаа сайхан одоо хүмүүстэй минь ижилхэн бас л төрийн саярхалт одоо хүний гавьяат эмчид нар болцсон л явж байгаа хахалтай гэж ингэж би боддгийн аавч өөрөө тэгж ярьдیں۔ Яг тэр шарын голд ингэ байж байхдаа одоогийн анхны Монгол улсын ерөнхийлөгч Очир Утгаа түүний гэргий тэргүүн хатагтай анхны тэргүүн хатагтай Цэвэлмаага хоёр ч манай ээж хоёр үе зайгүй одоо өвөр төрөндөө орж унтж найзалдаг ийм одоо сайхан найз нар байсан. Тэгээ тэр дөрөв яг тэнцээс ажил амьдралынхаа гарааг эхэлжсэн ба. Тэгээ тун удахгүй маань тэнчнээс одоогийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж байгаа. Тэр үед халдварын судлалын институт чөлөө нэртэй байсан. Тэнд орж ажиллаад тэгээд тэнчнээсээ нөгөө хэл аягүй сайтай тэр үед англи хэл мэддэг хүн хэцүүхэн байхад эрүүлийг хамгаалах яамны гадаад харилцаанд ороод ингээд гадаад харилцаанд ажиллаж байгаад 1978 онд баха Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад одоо томилогдож сонгогдож Маань Америкийн нэгдсэн улсын намтар судлалын хүрээлэнгийн 2000 оны мянганы алтан медалаар шагнагдаж байсан юм. Зөвхөн эх орондоо биш, дэлхийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд зүтгэсэн гавьяаг нь үнэлж энэхүү шагналыг хүртээсэн билээ. Тэгээ маань бол 3 юмар бол анхдагч байгаа л да. За нэгдүгээрт нь юу гэхээр нэгдсэн үндэсний байгууллагад одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагад одоо бүсэд ажилласан анхны одоо монгол хүн. За хоёрт нь юу гэхээр дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагад захирлын 1-р зэргийн захирлын хэмжээнд ажилласан анхны бөгөөд одоо хүртэл байхгүй байгаа л ганц хүн. За гуравт нь бол нэгдсэн үндэсний байгууллагын нэг төрөлцсөн байгууллагыг нөгөө нэг төрөлцсөн байгууллагад төлөөлж суусан анхны монгол хүн. Энэ утгаараа бол маань Монгол улсын нэр хүндийг дэлхийн түвшинд гаргах монгол хүний чадамжийг дэлхийн хэмжээнд сурталчилж ойлгуулж итгүүлэхэд энэ цөөхөн монголчууд ч бол ийм бас агуу үндэстэй юм байна. Тэрний үр өдм нь агуу хിവэрэ байгаа юм байна гэдгийг ойлгуулж чадсан хүн гэж ингэж ойлгодог. Тэгч ч хүмүүс үнэлдэг. Тэмч учраас дэлхийд данстай хүн гэж тэр үед бол тэгж явжсэн. Тэгээд одоо яг энэ халдвар төс өвчин нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хариуцсан захирлаар бол ажиллаж байгаад нэгдсэн үндэсний байгууллагын Аз намхан 7 нийгмийн эдийн засгийн комиссд СКАП гэж дэлхийн эрүүл мэндийг төлөөлсөн бүрэн эрх төлөөлөгчөөр Таиланд улсад сууж байгаад тэгээд тэнчнээс одоо өөрөө тэтгэврт олон улсын одоо хууль дүрмийн дагуу тэтгэвртээ гараад хурж ирээд тэр их асар их олон улсын хэмжээний мэдлэг байна шүү дээ тэр хүнд. Тэр мэдлэгээ зүгээр одоо ингэж суугаад яах вэ гэд Монголын улаан зангалан маань нийгэмлэгт гадаад харилцааг нь хариуцсан улаан зангалан маань нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор 10 жил ажиллаад за одоо ингээд дараагийнхаа хүмүүс маань энэ одоо сайхан салбарыг аваад яваг.
тий. Үнэхээр Монгол улс лан загал маань одоо энэ бол улсын нийгэмлэгт ямар байр суурьтай байх вэ? Цаашид яах ёстой гэсэн гол тэр одоо үйл ажиллагаа бодлогод бол асар их оюуны хөрөнгө оруулалт, бодит хөрөнгө оруулалтыг оруулаад ингээд одоо за би болиё гэдэг ингээд сая уг нь бас нэг дахиад нэг гавьяаныхаа амралтыг аваад ингээд суух гэсэн чинь манай одоо анхны менежментийн хувьчлалаар одоо хувьчлагдсан Баянзүрх дүүргийн имлэг байдаг. Тэр имлэгт урилгаар одоо манай гадаад харилцааг хөгжүүлэхэд ингээд хүчин зүтгээд бас нэг хувь нэмрээ оруулаад гачаа гэдэг. Тэгээд гадаад харилцаа эрхэлсэн захирлаар ажиллаад тэрэндээ маш урам зоригтой. Миний одоо 70 шүргэж яваач гэсэндээ Монгол хүн эр хүний ширийг хатгасан жинхэнэ сайхан залуу байгаа байхгүй юу? Би бол аавыгаа настаа бурал өвгөн аав маань гэд хүмүүс дуулаад байдаг. Миний аав бол миний хувьд байнга залуугаараа жинхэнэ эр хүний жинхэнэ тэр одоо эд хавыг гагуулсан жинхэнэ эр хүн ба. Үлэн хорвоги үнэний дурялта үлэмж саруу мэрэгэн авин хан. За бид нар одоо миний аавын яг одоо ажиллаж байгаа байгууллага болох Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очих гэж байна. Энэ салбарыг дэлхийн хэмжээнд удирдах тэрх авах туршлага мэдлэгийг олж авсан хүн чинь мэдээж өөртөө байгаа бас нас залуу байна, ирч хүч байна. Тийм учраас тэр мэдлэгээ бол энэ салбарт зориулахыг бол хүсэж байдаг. Тэгээд энэ хүсэлтийг хүлээж аваад ингээд энэ ажилд ороод нэг их удаагүй байгаамаа. За их сонин төвхтэй л дээ. Би энэ эмнэлэг дээр хуучин Найрамдлын ариуны эмнэлэг хүүхдийн эмнэлэг гэж байхад ээжийнхээ ажил дээр жохоо охин ирдэг байлаа. Одоо өнөөдөр яг энэ нэвтрүүлгийн ач буянд бас аав маань энэ сайхан эмнэлэгт энд хамгийн одоо хүн амтай, хамгийн ядуурл ихтэй энэ том дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн анхны одоо хувьчлагдсан юм дүүргийн эмнэлэг байгаа. Энэ эмнэлэгт аав маань ажиллаж байна. Тэгээд энэ олон жилийн дараа бас аавынхаа ажиллаж байгаа аавч хоёр маань одоо зэрэг энэ одоо эмнэлэгт ажиллаж исэн гэж бодгоос бас их тийм өөртөө сайхан гоё дотн санагдаж байна. За аавынхаа өрөөнд орж ирлээ. Их сайхан дулаахан сайхан санагдаж байна. Дулаахан гэдэг нь миний аав энд ажиллаж хэдийгээр гавьяаныхаа амралтыг авсан ч гэсэн өөртөө байгаа тэр их мэдлэг оюунаа ард түмэндээ зориулж явъя гэсэн тэр их хүсэл эрмэлзэл байдаг учраас энэ сайхан одоо ажлыг үргэлжлүүлэн хийгээ явж байна. Тэгээд их сайхан санагдаж байна. Аа минь доор хуралтай байгаа юм байна. Ингээ одоо ороод ирэх баха. Манай эрүүл мэндийн яамны гадаад харилцааг авч явсан нэг хэсэг үедээ ийм дурслагтай хүнийг одоо ураад хүсэлт тавиад тэгээ манай эмнэлгийн одоо гадаад харилцааг хөгжүүлж өгөөч гэдэг ингээд ярьсан. Тэгээ бид яриад одоо Жаданбаа захирал манад ажиллаж байгаад их баяртай байгаа. Энэ хүний одоо олон улсын төвшөнд ажиллаж байсан дуршлагыг бид одоо бас эмнэлэгтээ шингээх ийм зорилттой ажиллаж байгаа. 2011 онд энэ ажлын эхлэлийг бол Жаданбаа захирал тавьсан. Одоо энэ бол 2012 тэгээ цаашдаа ойрын ирээдүйд манай гадаад харилцаа сайжирна, сайн болно гэдэгт би одоо итгэлтэй байна. Тэр миний аав гэдэг ийм хүрэг нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Тэгээд тэр нэвтрүүлгийнхаа энэ дугаарт та бүхэн хоёрыг урьж, таныг урьж оролцуулж байгаа юм байна. Тэгээд таны ажил дээр хурж ирээд бидний амьдралтай танилцаад яг миний аав одоо юу хийж, юу бүтээв, ямар хүн байсан гэдэг талаас нь үр хөвгтөөс нь бас мэдээж эцэг хүний хувьд, аав хүний хувьд үр хөвгтүүдэд ямар сургаалыг хайрлаж, ямар үлгэр дуурайд болж явсан. Цаашлаач гэсэндээ Монголын ирээдүйн одоо олон хүүхдүүдэд тодорхой амжилтанд хүрч яваа. Тэрнийхээ одоо түүхэн замлыг мэдүүлэх, таниулах бас үлгэр дуурайлах болох үүднээс энэ нэвтрүүлгийг хийж байгаа юм байна. За их сони юм байна. Их баярлалаа. Бауугийн тогсронгоо хэлсэн байт юм байлээ. Авиас бэлэг гэдэг бол
эмийн тун шиг хүн болгон заяадаггүй. Хүмүүний ертөнцид цөөхөн хүнтэй эвэртэй туулаа мэт заяадаг. Энэ бол энэ Замбалгарын чадан ба гэж хэлсэн байдаг. Аав минь гадаад дотоодын ном хэвлэлд 80 гаруй бүтээлээ хэвлүүлсэн яруу найрагч, орчуулагч, буддын гүн ухаан судлаач хүн юм. Аавын минь шатар заалгахгүй Монгол шүлэг найраглалын төвөр. Бурхан ухааны дээжс зохиол Дармапада буюу буддын ухаарлын зам хэмээх англи хэлнээс шүлэглэн болгосон орчуулга. Хилтгий тавилан роман зэрэг бүтээл нь хүмүүсийн талархлыг хүлээсэн ухаарал гэгэрлийн гэрэлгээгээ бүхий үнцэнтэй бүтээл болсон юм. Ухааны 9 цацал гэж энэ сайхан номыг бичсэн. Энд бол дандаа хүний амьдралд байгаа бүхий л одоо сургаалуудыг аав минь энд ингэж одоо яг дөрвөн мөртөө шүлэглэн үлдээсэн ийм сайхан сургаалууд байгаа юм. Энд чинь бол энэ яагаад 9 цацал гэж байгаа вэ гэхээр эх орон, аав ээж, хань ижил, үерхэл нөхөрлөл, үнэн шударга байдал, за шударга бус байдал бүх юуныг яаж 9 хэсэгт хуваасан. Тэр одоо чиглэлээр ямар нэгэн одоо чиглэлээр сургаалыг авъя, ухаарлыг авъя гэх юм бол яг энэ 9 цацлын дагуу энэчээс ингээд харахад ухаарлал өгөхөөр ийм сайхан номыг бүтээсэн байгаа. Би аавынхаа номыг ингээд эмхтгээд энэ бол одоо гараараа хийсэн бүх шүлгнүүдийн ингээд тэр дөнгөж компьютер л одоо гарч иржсэн л тийм үйл баг л та 90 одоо 5 он шүү дээ. Тэгээ ингээд хийгээд энэ Үүлэн хорвоо гэж энэ номыг ингэж гараараа хийсэн энэ миний ингэж эмтгэсэн юм ном байгаа юм. Тэгээд энэний дараа бол аав Үүлэн хорвоо гэдэг номоо бол ингэж яг бодтоор ингэж хэвлж ингэж сайхан гаргасан. Аав минь эрүүл мэндийн салбарт насаараа ажиллаж байгаа хүний их эмч. Монгол улсын эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хэдий ч Үүлэн хорвоо зэрэг шүлгийн төвөр бичсэн юм. Хөгжмийн зохиолч Жансан Норов гээд мундаг хүмүүс аяын зохиож амьлуулсан сайхан дуунууд ч бас байдгийн. Манай өвөө 85 таад өнгөрсөн. Тэгээ 1980 он яг энэ бол Москвад Олимп болж исэн ийм жил бид нар дээлит байсан. Энтгэгт хар багасаа одоо тэмтэл өсч тармсан. Тэгээд аав маань яваад аав дээр очих гээд ингээ яваад 79 онд очоод яг жилийн дараа л аав нь одоо хүүгээ нэг жил л хүлээн түүнээс илүү хүлээж чадахгүй нэ гэд өвөө минь хэлжсэн. Тэгээ яг жил 9 хоногийн дараа аав минь хүлээж байгаа. Өвөө минь өнгөрсөн. Тэгээ түүний дараа аав минь Үүлэн хорвоо гэж сайхан одоо дууг зохиосон. Төрийн саяргалт хөгжмийн зохиолч Жансан Наруга аягийн зохиосон сайхан аавын тухай дууг зохиосон юм аа. Үүлэн хорвоогийн үнэний дуурайгата үлэмж саруул мэрэгэн аавын хаан хосж юурын хөвч билэри хол хараны Миний аав бол дэлхийн хэмжээнд ажиллаж амьдарч ирсэн хүн. Монголчууд бид өвгдөөс дэлхийг байлдан дагуулж эзэлж байсан бол миний аав зүүн өмнөд үсийн одоо хэмжээнд гэхлээр одоо хүн амынхаа тоогоор ярих юм бол одоо дэлхийн бараг 3/1-ийг эрүүл мэндийн асуудлыг хариуцаж тэдний төлөө ажиллаж амьдарч ирж байсан юм хүн байхамаа. Хоёрдугаарт миний аав бол гадаадд олон жил одоо улс эх орныхаа нэр төрөг өндөр өргөж ажиллаж хүний хүрж байгаагүй тийм өндөр албан тушаал дипломат одоо зэрэг дэв зэрэг цодыг бол авч яасан юм хүн хамаа. Гуравт миний хувьд гэж ярьж одоо өөрийнхөө энэ гэр бүлийн энүүхийн биднээс нэг жижигхэн хөргөн одоо гэр бүлийн хэмжээнд ярих юм бол миний аав бол биднэрт бол одоо өмг тушиг минь одоо эцэг минь одоо бурхан чиглэл хүн юм да. Тэгээ аав минь их шогч хүн л дээ. Аюу хурц үхтэй. Үзгэн ч хурц, хэлэн ч хурц, ухаан ч хурц.
Тэгээд баг байхад би жишээлбэл ямар нэгэн алдаа гарах ч юм уу хичээл номдоо юм байх юм бол манай зүгээр шок зургаар намайг ингээл зурчдаг гэсэн байхгүй. Тэрийг ингээл хараад бөөх би ийм муухай юм уу гэж мэдэрдэг. Тэгээд тэрийг би их сайн санаж байна. Аав маань ямар нэгэн хөгжмийг боловсруулахгүй мөртлөө маш гоё төгөлдөр хуур юм дээр дарна. Ямар ч хөгжмийг дарчна. Аккордеон, за тэгэл баян, янз бүрийн одоо мандолин, за төгөлдөр хуур те орган. Манайх чинь дээр үед органтай байлаа. Тэгээд тэр орган дээр аав маань гээл их гоё дуулдаг. Одоо тэр орган маань манай дүүгинд байгаа л да. Их мэтлэнгээ. Тэгээд тэр хүнд заавалчгүй хийлж, загнаж ингэх биш. Яаж сэтгэл зүйд нь хүрэх вэ гэдгийг л аав минь мэдэрдэг тийм. Би тэр шок зургийг хараад би ийм муухай биш би ингэсгүй. Хүн их олон юм хүсэн штэ. Би айнаас нартайгаа юу кинонд ямаар байна. Би тэгмээр байна, ингэмээр байна гэхэд баг байхад одоо оюутан биш. Сурагч байхад аав минь тэгтэг. Яваад ир. За тэгтэг. Бүх юмыг тэгтэг гिचглэр хүн чинь боддсон байлээ. Тэгээд би за яах. Би тийш гэнээр яваад яах. Гэд хизээч би өөрийн шийдвэр гаргаад тийм юмд явахгүй, оролцохгүй, тухайн хийх гэжсэн үйлдэлээсээ өөрөө буцдаг байсан байхгүй. Тэгээд дээрэс нь хүн өөртөө үнэнч байхыг аав маань сургасан. Хүн өөртөө үнэнч байсан хүн өрөөл бусдад үнэнч байна. Өөрийгөө хуурч мэхэлдэг хүн хизээч бусдад үнэнч байхгүй. Би бол аавын охин л доо. Аавтайгаа царай зүсэрэж, зан характераараач бүх юмараа адилхан. Багт минь байхад чи яг л аавыгаа дураасан ишүү тийм аа гэж ингэж хэлдэг байсан. Тэр үеэс эхлүүлээл би өөрийгөө ямар аавын охин болохоо мэдэрч байсан. Аав минь намайг дөнгөж одоо ихийн хэвлийд олдож байх тэр үед нэг сайхан цагаан морь тэнгэрээс дүүлж ирээд буцаад ингээ явж яснаар зөөрлүүлж байсан байлээ. Тэгээ сайхан муухай хоёрыг мань шингээж төрсөн цэцэгчээ гэж ингэж хэлсэн байдаг. Тоостой орчлонгийн тортгийг чалдаалгүй торнож чадсан ачтан аавын хан ирэмтэйн эгчидэби сарын 1-ний сайхан оны шинэ хаанлын нэгдсэн анхны өдөр байгаа аавынд орох гэж байна. Аавынд орж аав ичтэйгээ уулзаж бас шинэ оны бэлэг гардуулах гэж байна. За мэйжин шинэ оны баярлалаа миний хүү. За аавда эдний дээж гэж ингээд одоо тийм Хүнд томор ихнэ. Тий. Виски өгч जैन. Яагаад гэвэл одоо бид нарыг баг байхад манай аав тийч хэлдэгсэн. За танад ороход танах виски өгөхгүй бол танад орохгүй шүү гэд. Тэгээд яагаад гэвэл тэр ч нөгөө тэр дээр үес те хүмүүс тэр үед нэг виски уудгүй байхад одоо бид нар тийм аав маань бололтой тийм. Тэгээд одоо нэг ийм өвгөн байгаа л да. Нөгөө өвгөн чи хайцаа аав. Энэ өвгөн байна. За энэ өвгөн яадаг байсан бэ гэхээр аав маань нэгдэгсэн бохгүй. Одоо аав тэр үед 30 эдгэн настай. Одоо бид 27 настай. Тэгээд бид нарыг жоохон байхад би ингээд хөгшгөөрөө яг энэ өвгөн шиг юм жаргалтай болно. Ингээд вискигээ барьчаа. Тэгээд сайхан ийм аж жаргалтай ийм байна гэдэг. Энэ тэгээ одоо манай гэрт бол одоо бараг 30-40 жил болж байгаа ийм өвгөн. Тэгээд аав маань энийг бэлгшээд өгдөг байсан учраас би өнөөдөр аавда очтоор одоо эдний дээж ингээд виски барьж байгаа. Урууж магадгүй л дээ нөгөө эрүүл. Энэ бол дандаа салааттай түлхүүртэй дандаа нэг толгоогоо төгчээд байна. Сайхан ааштай. Энэ миний охин бол энэ цаг золбоотой, шудраг, шулуун ийм охин байгаа. Тэгээ энэ зэргийн одоо ажлыгээд тэр өстө хүчин зүтгэл ингээд явж байгаад наавч хоёр нь бол маш их баяртай байд юм аа. Тэгээ яг хуу бид нар бол бас харвагаасаа хүүхдүүд маань одоо ертөнцийг бол харсан, сайныг чарсан, муугийн чарсан, баян амьдрал гэж юу байдгийг, ядуу зүдүү байдал гэж ямар юм байдгийг тэр учраас бол
хамгийн одоо ядуугаас эхлээд хамгийн баян хүртэлх улсуудын сэтгэл зүйд орчиж сэтгэл дотор орчиж их юмнуудыг ойлгох тийм одоо оюуны хараа нь бол нэгдсэн байх гэж бодож байна. Тэгээ хүүхдүүдээ бол би хамгийн гол нь одоо шудраг бай, битгий зусардж бай, хөрөнгө мөнгөний төлөө бүү яваа, хийж байгаа ажлынхаа төлөө яв гэж. Тэгээ хэлье гэж хэлсний чинь хийе гэж хийсний чинь нулимнуу төргнөө бусад хүмүүс нугарч буу буцаж бай, тэгжээ хүн шиг хүн болдог юм гэж ингэж сургадаг хүн байна. Ер нь бидний хөдөлмөр бол нэг багаас эхэлсэнтэй. Өнчин өрөөсөн явж исэн хүний амьдрал гэдэг бол ер нь одоо хэлж байгаа үг маань гэдэг нь дандаа ном уншаад дэндүү ухаантай ингэж хэлдэг зүйл биш. Хамгийн гол нь хэлж байгаа үг маань бол өөрөө алдаж явсан, өөрөө бодож явсан, найз нөхөд маань алдаж явсан, унаж явсан энэ л бүх юм дээр хүний ухаарл орж ирдэг учраас хэлж байгаа үг болох нь аль болохоор одоо хүнд хэрэг болоосаа гэж ингэж өөртөөдөө захиж явдаг. Тэгээд тэрний үр дүнгэж гарч явах шиг манай хүүхдүүд бол оюуны өндөр боловсролтой олон газар сургуулаа төгссөн. Тэгээд ямар ч гэсэн одоо хий гэсэн юмныхаа төлөө зүтгэж хичээж ингэж явж байгаа. Тэрнийх нь үр дүн бол харагдаж байгаа гэж бодож байна. За түрүү хань минь ярьчлаа. Бид хоёр бол хоёр ядуу одоо оюутан гэр бүл болж исэн. Тэгээд 1967 онд анхны охин Цолон маань бол төрсөн юм аа. За тэр цагаас хойш бодоход хугацаа гэдэг бол богинохон мөртлөө маш их урт хугацаа өнгөрсөн байна. Амьдралын гүн ухааныг өөртөө суулгасан. Бид нарыг жоохон байхад аав маань одоо ийм сайхан хангар ингээд бийтэй нэг гартаа намайг нөгөө гартаа миний дүү ингээд өргөдөг байхгүй. Ингэж гимнастик хийн. Тэгээ маань бол мөнхийн залуу. Таавдаа бол маш их хайртай. Болгон тэр болгон үйл ядуулаад байдгүй. Дотроо гинсэрч гансарч цээжин дотроо уйлж явж урагдаж зурагдаж явдаг. Баярлсан болгоно тэр болгон ил хэрэг гаргаад хилээдэж чаддаггүй. Тутагшоогоо үйлж баярлж ингэж явдаг ийм л хүн. Үнэхээр аавын минь хийсэн бүтээсэн зүйл агуу их шүү. Олон зүйлээр Монгол улсад анхдагч нь болж явсан. Түр засаг маань аавын минь хүч хөдөлмөрийг үнэлээсэ гэж ингэж бодож байна. Олон өөртөө хамтарч ажиллаж исэн хүмүүс түр засгийнхаа гавьяа шагналыг аваад явж байна. Зөвхөн улс орноороо биш, дэлхийн түвшинд үнэлэгдсэн ийм хүн. Тэр гавьяаг нь үнэлээсэ. Яагаад заавалжгүй өнгөрсөн хойно үнэлэх ёстой юм бэ? Би энийг бодосоо гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Миний аав бол гайхамшигтай хүн, чадaltaй хүн, эр зоригтой хүн, хүчтэй хүн, чадварлаг хүн, хамгийн гол нь хүн байх авьяасыг эхийнхээ хөвлөгөөс өвлөж төрсөн ийм хүн. Олон сайхан авьяасыг хүн болгон өвлж төрдөг. Хүн байх авьяас гэдэг бол маш ховорхон авьяас байдаг. Тэгвэл ийм л хүнээс төрсөн хүн би аавынхаа ширийг хатаахын төлөө явж байна. Аав минь байгаа учраас би жаргалтай байгаа. Аав минь байгаа учраас би юунаас ч айхгүй байгаа. Аав минь байгаа учраас би хүсэл тэмүүлэлтэй байгаа. Аав минь байгаа учраас би зоригтой байгаа. Аав минь уртудаа наслаасаа. Үлэн хорвоо